хоригдсан ийм одоо зохицуултууд байдаг. Тэгэд энэ зарчмыг зөрчиж байсан энэ зүйл заалтыг өөрчлөөд шинэ хуулийн төслөөр зөвхөн захиалгат нислэг хийдэг арилжааны гэдэг одоо нислэгийг өөрчлөөд захиалгат, өөрөөр хэлбэл гамшиг ослын буюу яаралтай үед хүний амнаас эрүүл мэндийг аврах тусгай үүрэг гүйцэтгэх чиглэлээр нислэг үйлдэхээр одоо өөрчлөлт зохицуулсан байгаа. Тэгээд энэ нь бол бас одоо төсвийн мөнгөөр агаарын хөлөг худалдаж аваад татвараас чөлөөлөгддөг иймэрхүү эрх зүйн орчинд бий болсон одоо агаарын хөлгөөр дөнгөж өндийж байгаа хувийн хвшлийн энэ иргэний агаарын салбар дээр өрсөлдөхгүй байх энэ орчныг тодорхой болгож өгсөн зөв өөрчлөлтөө гэж бодож байгаа. Тэгээд дээр нь бас энэ хуулийн өөрчлөлтөөр бас энэ даатгалын тогтолцоог бас нэлээд тодорхой болгож өгсөн. Захиалгах нислэгтэй холбоотой энэ даатгалын төлбөрүүдийн амнаас эрүүл мэнд эд хөрөнгийн даатгалыг энэ захиалгах нислэг хийж байгаа иргэн байгууллага нь өөрөө хариуцахаар ийм тодорхой болгож өгсөн. Тэгэхээр энэ хуулийн заалтыг бол одоо зөв чиглэл рүүгээ явж байгаа, олон улсын жишг рүүгээ нийцэж чад заалт болж байгаа гэж үзэж байгаа учраас дэмжиж байгаа. Мөн бас энэ хуулийн 14-р заалт дээр зарчмын зөрүүттэй санал гаргаад байнгын хороо болон ажлын хэсгээр дэмжигдээд явж байгаа. Энэ нь болохоор улс өөрийн агаарын хөлгийнхөө засвар үйлчилгээ болон сургалтад бүрэн одоо өөрсдөө хариуцж хийхээр ийм заалт байсныг өөрчилсөн байгаа. Тэгэхээр энэ нь бол зардал ихтэй, хөрөнгө оруулалтын өгөөж багтай. Тэр ер нь одоо бодит байдал дээр бол зарим үйлчилгээ, засвар үйлчилгээ болон сургалтыг бол олон улсын жишгт ч гэсэн хувийн хвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлдэг ийм жишг байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа бол одоо энэ зарчмын зөрүүтэй санал дэмжигдэж орсон байгаа. Тэгээд нөгөө талаасаа бас нууцтай холбоотой асуудал байдаг учраас тодорхой хэсэг гээд энэ одоо тодорхой хэсэг гэдэг нарийн одоо зохицуултуудаа улсын нисхийн багц дүрмээрээ зохицуулахаар ингэж оруулсан байгаа. Тэгээ ер нь бол энэ улсын нисхийн хууль бол бас өмнө тодорхойгүй байсан хувийн хвшилтэйг иргэний нисгтийг өрсөлдөх юм шиг иймэрхүү зохицуулт байсныгаа өөрчилсөн зүйл заалтууд нэлээд сайжирсан учраас энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Дэмжсэн үг хэлээ асуулт биш. За үг дэмжиж үг хэллээ. За гишүүдээ 34 сал хураалтаа танхимдаа хүрэлцэн эрхийг өрье. Даваа хүүгийн пүрэв даваа гишүүн асуултаа асууя. Алга байна. Батын Батбаатар гишүүн асуултаа